Удахгүй олон ангид аним ярьж өгнө гэсэн амлс ёсороо парасит буюу шимэгч гэсэн анимыг бэлтлээ. Энэхүү аним дээр хэрцгийл гардаг учраас 16-аас доош насны хүүхдүүд үзхийг хатуу оргилж шүү. Манай дүүнер үгэн цай орд эмчин бусад аним үзэж арай за. Шинэ чих сурвайсаг хүүбэд. Нэгт очоогүй. Яд житл хайртай охинд сэтгэлээ чилчиж чадахгүй. Тэгэл нэг өдөр унтчихсэн чи шүнд үлүр тэнгэрээс нэг сонин могоо өнгөтэй бүү бүрэнх юм хаа сайгүй унаал тэр нь задраал тэндээс нэг гачин могоо шиг юм гарч ирээд яг шинэ чигийн тарих руу орох гэсэн чи цаа чи нохоо унталтай болохоор сэрчлгүй яах вэ? Тэгэл муухай ойрлол шавжнаас хэд юм шиг байгаа мó зайлвал. Тэгсэн нөгөөх нь баруун гарын цоолоо чигдээд орчт юм да. What the fuck? Энд ч та юу вэ гэл гараар нь дээшээ гүгээд ахаар нь AirPod-ороо шууд булчин хэсгэрээ зангитал байжсэн чи овоо зүгээр болчт. Тэгэл өглөөнс ирсэн чи бүр нэг л бишээ. Нөгөө балан юм чи арай миний гарт байгаад юм биш үстэй гэл гараа ширээн дээр тавьж байгаа л хутаг аваад чи өөш. Миний гар яг муу юм уу? Хилээч гэж мэгээд ямар л галзуу хүн гартайгаа яриад авах тий. Тэгсэн галзуу биш юм бэлээ. Нөгөө гарнаас нэг заваа нүд ам идэр гарч ирээл хутаг энэ чинь хуглал амжихгүй шүү банд бин гэдэг. Тэгэл паах чи одоо юу вэ? Миний гарыг яасан чи гэж хэрэлдэж уралдаал. Нөгөөх нь мань ч бас мэдгүй байна өө. Энэ дэлхий дээр яах гэж ирээд чиний гар дотор орцъя. Ямар ч хэсэн чиний толгойг л эзэмт гэсэн мессеж ирээл тэгэл уг нь эзэмт чи гэсэн жижиг байлаа нохоо унталтай байлээ ш тэгэж авсан. За тэгэл нэг өдөр явж исэн чинь нөгөөх нь күүшээ манай хамаат нь надтай ойрхон байд юм биш үү? Аль очтоо хамаатан сатантайгаа уулзч нэг хадаг энтер байж зоолгоё доо гэсэн чинь нөгөөх нь нохооны дотор орсон шимэгчээсэн байгаа байхгүй юу? Аюу зааван ядаж нистэг нохоо тэхүү. Үгүй яах вэ тэгэл тэрийг бол төггөө дөнгөчж байгаа. Шинэ чи бас нөгөө шимэгчиг юм да. Мега эдэр гэд нэр өгсөн. Нөгөөх нь ганцхан өдрийн дотор Япон хэл сураал өөрөө нэт интерес баахан юм үзэж сурааллаа ухаалаг болчихж байгаа. Тэгэл нэг өдөр хичээлдээ явал урлагийн зааланд байсан чинь ахиад нэг хамаатанд байна гөгшөө гэдэг. Тэгсэн тэр хамаатан Рёка гэд тэдний сургуульд математикийн багшаар ирж ин тэр шимэгч юм байж хүүхдүүдэд хичээл зааж магадшаалхууд. Нүдрөө нэгтлээ таарсан болохоор Рёка багш нь сэжиг аваад уулзтыг. Би чааг алны энэ гэсэн бодол алгаа. Айтайхан мөр мөрөг хөөгд явъя гэл. Уг нь шимэгч гээд байгаа тэрнийг юм хүнийг бүхэлд нь эзлээд тархийг нь удирдд юм байлээ. Нөгөө хүн шууд өвхөл гэсэн үг. Азар шинэ чи болохоор яг хүн хിവэр байгаад идэг. Тэр шимэгч нь хүний биеийг бүхэлд нь эзэлсэн л бол хүмүүсээр хоолдог л гэхүүт. За тэгэл тэр хотод чинь хэрцэн махны хэрэг энэ тэргэл хүмүүс бүр айц хүйцтэй амьдарч байгаа юм чи. Нэг өдөр Рёка гэх хүн харахад чихүүц хүрмээр шимэгч дагуулж ирээл шинэ читэй уулзтыг. Хүн шимэгч хоёр хамт оршин тогтнол яадаг бол гэл тэгэл тэгсгэл өнгөртэй. Харин тэр хамт ирсэн ээгээд байгаа юм шинэ чиг бүр аална гэж заамцсан сургууль дээр нь ирээл дайндаж иглүүлж байгаа юм чи. Тэгэл яг Рёка хүчтэй болохоор дэлбэлээд алчтыг. Тэгэл тэрнээс Рёка багш нартайгаа уулзаал хэлдэг. Би жирэмсэн. Эцэг нь хин гэдгийг мэдгүй. Одоо өнгөрсөн би ажилласаа гарлаа энэ. Угаасаа шимэгч нарт ямар ч сэтгэл хөдлөл байхгүй болохоор тоож байгаа юм алга. Рёка шимэгч болоод удаагүй байхдаа тэр ээгээд байгаа юмтай хүний хийж үздэг юмыг туршаад тэгээд хүүхдтэй болцсон. Ядаж тэр хүүхд нь шимэгч биш яг л жинхэнэ хүүхчиг юм лээ. За тэр ч яах вэ? Нэг өдөр манай ургаасан хүү хичээлд явж исэн чинь нэг найз нь нэвшэрслээ. Зодуулж яах нь хараад болооч тэр гэж угаад өөрөө зодуулаад тэр нэг аягүй стилтэй хөөх охин тэр нь лөө харсан айгаад явчтыг. Кана гэдэг юм билээ. Шимэгчийг шууд мэдэрдэг гэхүүт. За тэгэл аав ээж хоёр нэг өдөр аяллаар явлаа. Бай, яри. Эморхгүй айтайхан байж арай гэлтэгдээ. Тэгсэн удалгүй аав нэг хоолой энтрэн зангирсан яриад яасан гэсэн чи ээж нэг балиар шимэгчд аалуулсан. Тэр шимэгч нь тэгээд ээжийнх нь биеинд орсон бүр шинэ чи гэртээ хайсан чи орж ирээд аавын л алах гэж ирсэн мэлээ уг нь. Тэгэл ээжигээ гэж бодоод ээжийг л уйл гал ээж хэлмийг хэлдэг. Наад чи ээж чинь биш шүү дээ. Балаа маалааштай наатах гэсэн чи юугаа мэдтий? Чи манай ээжийг мэдгүй өстэй дэр гэж хаад өөрөө цээжин дундураа нэгт цоолуулт юм байгаа сте. Цаадахад чи үхийн даваан дээр мигээ өөрийнхөө 30% зүрхтээ нийлүүлээд овоо амартай. Тэгэл аавда санаа зовоол яана одоо гэж аялсан газар руу яваад ицсэн чи аав нь ухаан самуурсан байсан юм уу яасан. Хэлэхгүй, мэдгүй гэд гүрээгээд яг тэр болсон зүйлийг нүдэрээ харсан болохоор итгэхийг хүсээгүй л ахалт. Тэгэл тэр тосгонд ээж нь алсан шимэгчийг яаж ч байсан алнаа гэл бараг олчлоо гэсэн чи нэг бүдүүгүйдэд таарад бас яг адилхан зовлон нэгтэй хоёр юм болохоор уйлж өмжөөд сүйд. Ингээд нөгөө ээж нь алсан шимэгчийг зовлон нэгтэй найз нь алж өгч тусалдیں۔ Ээжиг чинь биш гэдгийг мэдчихээн л да. Гэхдээ л ээжиг чи харагдчихаа болохоор чи энийг хийсний хэрэггүй ах гэж бодоод гэл нүүл сэтгэл. За бүх юм дуусаад цаа чин хичээлдээ эргэж ирсэн биш. Өсний цэцэлд энтэр аваа өөрчлөл ургаасан хүү байха болсон байдیں۔ Тэгэл тэр үе цагдаагийнхан бас засгийн газар арга хэмжээ авъя ямар ч байсан хүмүүсийг нээх айц давтуулахгүй ядаж үснээсээ зулгааж мэдлэг болох ёс заншил гаргын энтэр гэдэг. Учир нь нөгөө шимэгч нь үснээс нь зулгаавал эснүүд нь үхэж харагддаг болохоор тэгжил ялгаж болох юм лээ л.
Нэг өдөр нөгөө хайртай охин өөрөө натайгаа юм яриад байжсэн. Нэг гүлэг өгцөн байхаар нь шууд хогийн савар аваачаад тийчдээ. Нөгөө охин айгүй ажиж гэрхэн ам болохоор хүүшээ чи шинэ чи юм уу? Чи үнэхээр өөрчлөгдөж гэл хаяад явчихна. Яг энэ үед Рёко хороо найруулад амуу хайшин нэг сонин үхэнц царайтай Шимада гэж шимэгчиг шинэ чиг ажиглж энтергээд явуулсан. Гидсэн нэлийн тав болцсон удахгүй түргч ам шиг л. Нөгөө бала Шимаданд би хүн алахгүй энтер гэж бүлт өсөрж жагаад сургуулийн баг нэг ангитай тэнцэх хүүхдийг алаад шимэгч нар өрөвдөг сэтгэл байдаггүй гэдэг нь л энэ ахта. Тэгээд нөгөө шимэгчүүдийг ялгаж чаддаг гэдэг Кано охин тэрийг ээж ойлгохгүй. Шинэ чи бид хоёр бол хувь заяагаар уулзах ёстой хосууд гэж балараад шинэ чи бүхнээ хэлсэж бүр итгэдэггүй. Яг тэр дууг нь гараа харуулчих гэсэн чи 30% зүрхэнд нь оруулсан болохоор өдөрт заавал 4 цаг унтдаг. Унтчихтаа бол ерөөсөө яасан цирк болцсон нөгөө Мигийн. Тэгэл Канатай уулзъя гээл хүн бөөгнөрсөн газар очиж Миги мэдрээд манай хамаатнууд энд 6 бишээ. 7-8 л байна гэсэн чи тэр нь бүр хотын дарганд хүү хинт ч итгэж болмооргүй амар гайстай. Одоо яах вэ гэл Канароо залгасан чи нөгөө хүн уцаа гэртээ үлдээсэн. Хувь заяаныхаа хосыг мэдрэмжээрээ олон энтер гэж яагаад өөрөө алуулчихнаа хөөрхи. Ядж яхад ядам хурундаа шинэ чигийн үсийг бөгжлөө зүүцсэн ч ах шиг. Үнэхээр л заяаны хос гэж бодсон байх л та. Зэтэ житл нөр Рёко гэсэн шимэгч нь төрцөн. Тэр хүүхдийн жоохон том болохоор нь задлан шинжилж бараг туршилт хийнгээд үнэн цэвдэг шимэгчүүдийн холбоо энтер гарцсан. Хоорондоо хуралдаж муралдаад шинэ чигээрөөс амьдар навчраад задлан шинжилэлд оруулъя гэл гоцгээд дотор нь 5 шимэгч байдаг юмыг явуулаад цаа чин бүр зүхтаад амжилт болохгүй арай л амар хүчтэй. Арайгээ цуталт яах вэ их үү гэл байж дий. Тэгсэн Рёко шинэ чиг мөрдөгч хөсөлдсөн. Тэр нь бүх юмыг мэдсэн болохоор алах гээд гэрт нь очисон чинь байхгүй хахаар ихнэр охин хоёрыг алдсан. Нөгөө мөрдөгч нь угаасаа гэр бүлээ алуулсан юм чинь юугүй зүгээр сохвт тагнаж явж байгаад хүүхдийг хулгаалаад уулзах газар энтрэ хэлээл. Тэндээ уулзал хүүхдийг алах гээл айлгсан чинь хүний нүдэн дээр хүн алдгүй шимэгч хүүхдээ хамгаалах гад үнийг мөрдөгчийг чинь цааш нь харуулчихсан. Тэгэл цагдаагийнх ирэл буудаал Рёко шимэгч нь буудуулсан ч хүүхдээ хамгаалаад байдیں۔ Амар сонин. Уг нь хэнийг ч хайрлаж өргөддөггүй шүү дээ. Тэгэл шинэ чид хэлтий. Бид нар яг л адилхан бид нарыг яагаад ингэж дээрлэж байгаа юм? Энэ хүүхдийг би яагаж болохоор сайн хүн болохоорой гэж хүчиж байгаа юм да. За энэ цагдаа нар ер нь эднүүс та тэмцэе гэж удаадаараа аллах үйлсэн нэг алуурч нар хүмүүсийг шинжүүлтийн. Тэгсэн тэр нь яг алуурчин ч гэсэн шимэгчийг ялгаж чаддсан мэлээ л. Тэгээд тэд нар хамтраад байх боломжтой байг эзлэл баахан тусгаагийнхаа энтер ирсэн хүмүүсийг 7-7-оор нь тэр байрнаас гаргадیں۔ Тэр нь болохоор шимэгч гарч харагдах юм бол шууд тэрийг мэдэх боломжтой төхөөрөмжл юм байлээ л. Яг энэ үед Гото хотын дарга энтер нь бүгд тэр дотор байгаа болохоор нөхөө ухаас те. Бөө юм болж ил чи нилээ олон шимэгчийг устгал яг хотын дарга нь алгаж исэн чинь хэлтий. Та нар бол өчүүхэн хүмүүс штэ. Бид нарыг мангас гэдэг шигэ та нар ч гэсэн мангас. Мод тайрч хуугалч, амьтдыг зовоож, амьтдыг алж өөртөө иддэг. Та нар өөртөө жинхэнэ мангас гэж хэлэл алуулж байгаа юм хөөрхий. Ядаж тэнд нөгөө алуурчинтай бас хамтарч исэн болохоор тэр нь бас цугтсан. Ядаргаатай шимэгчүүдээ яа гэж яхад. За тэгэл тэнд бүр цагдаагийнханд ч ялагдахгүй Гото аль хэдийн зутаалгүй л яах вэ? Тэгээд шинэ чиг угаас заавал алж ид санаа наврна гэд баг шинэ чиг бүр зутаал айгаал явж ирсэн юм байлээ. Зодтолтий үдэлцээ гээл стратеги төлөвлөгөө энэ төр зохиогоол ялахын даван дээр Миги өвхөж энэ юм ялах баруунгаар алдчихж байгаа юм чинь сэтгэлээр унсан хөөрхий шинэ чи нэг имээд ирхий тоног бүгээстэй. Тэгэл би одоо өөрөө өгсөн ч яг очноо гэл яг алуулахын даван дээр Миги гинт дургаар гараад ирсэн. Цаа чи бүр үйлэл my love Миги хааччтیں гэж уйлж мөлөд овоо ялтай гуулал тэр өдрөөс шимэгч нэх гарч ирэхэ болцсон. Яг хэд гур байдаг ч гэсэн тэднэр нь яг хүний амьдралаар амьдрахад тасцсан байгаа гэхүүт. Тэгэл оюутан болол нөгөө охинтойгоо үерхэл Корк явж исэн чи нөгөө зугцсан гэдэг алуурч нь найз охиныг олцлоод бүр нэг заяа нь хайсан юм аа. Өөц юм уу яасан тэгэл хүмүүс яагаад хүн алхийг чи мэдхүү? Би угаасаа цаазын альтам чи найз охиныг чи алчаал үхээ да антер гэж сон юм яриад зовж нөгөө охин унахын даван дээр барьж авч. Тэгэл Мигиж бүр нам унтахаар шийдсэн буцааж баруун гарын нөгөө зан арш нь өөрчлөгдөд байсан шинэ чи хуучин байранд орж ард иргэд хот овоо амар тайван болтыг. Ер нь тэгээд энэ шимэгч нар дэлхий дээр хүмүүсийн хийж байгаа муу мухай үйлдэл харгас хэрцгий нийгмийг багасгах гэж л ирсэн юм шиг байгаа. Шимэгч гарч ирэхээс өмнө хүртэл аллахын ирүүд гардгүй л байсан. Тэрийн тэгэл тэр үе сенсацлал өнгөрөөдөг. Мод тайрч, модыг хугалж байгаль дэлхийд хог хайж яхад дэлхий хэр их уйлж байгааг хинч мэдэхгүй. Өдрөөр мэдгэдэггүйц өнгө зүсэн л гон. Хүмүүс өөрсдийгөө энэ дэлхийн хамгийн ухаантай нэгэн гэж боддог болохоор байгаль дэлхийг анхаардаггүй, анзаардаггүй гэх талаар энэ аним баагч болов үйл өгсөн баг. Эцэст нь хэлэхэд
Бид бие биенээ хайрлах хэрэгтэй ч гэлээ өөрсдийн амьдарч байгаа их дэлхийгээ алхаж гიშгэж байгаа зүлэг шороогоо амьсгалж буй хүчил төрөж гих модоо амьдралын их үүсвэр болсон усаа бүгдийг нь хайрлж бас хамгаалж байгаа. Биднийг дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа.